Эдийн засгийн байнгын хорооны дарга улсын их хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газрын 2024-с 28 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2 дугаар зүйлд зөрөх судасны үндэсний төвийг төрөлжүүлэн байгуулна гэж Монгол Улсын хөгжлийн 25 оны төлөвлөгөөний 3 дугаар зүйлд зөрөх судасны үндэсний төвийг барих гэж тус заасан. Үүний дагуу засгийн газрын зүгээс зөрөх судасны үндэсний төв байгуулах төслийг Европын сэргээн босголд хөгжлийн банкны 34.9 сая Америк долларын зээл болон Люксембургийн их гүнт улсаас олгох 22.5 сая евро, 26.4 сая Америк долларын буцалтгүй тусламжийн хамтарсан санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөн хэлэлцээрийг хийгээд байна. Европын сэргээн босголд хөгжлийн банктай байгуулах зээлийн хэлэлцээр нь олон улсын гэрээний тухай хуулийн дагуу Монгол Улсын их хурлаар заавал сойрхон батлагдах гэрээ бөгөөд тус зээл нь баталгаад overnight санхүүжилтийн хүү дээр 1.6% нэмэгдэл хүүтэй 18 жилийн хугацаанд эргэн төлөгдөх үүнээс 4 жил үндсэн төлбөрөөс чөлөөтгөх нөхцөлтэй байна. Тус төслийн хүрээнд 120 ортой тусгай зориулалтын зөрөх судасны эмнэлгийн барилгыг шинээр барьж тоног төхөөрөмжөөр бүрэн ханган ашиглалтанд оруулах бөгөөд төсөл хэрэгжснээр зөрөх судасны төрөлцсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээний хүртээ хэмжээг 2 дахин нэмэгдүүлж жил бүр өсөн нэмэгдэж байгаа зөрөх судасны өвчлөл нас баралтын хэмжээг бууруулах өндөр ач холбогдолтой байна. Энэхүү зээлийн хэлэлцээрийг 25 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн бөгөөд засгийн газрын хуралдааны тэмдэглэл, гэрээний төсөл, танилцуулга материалыг та бүхэнд хүргүүлсэн болно. Та бүхэн зөрөх судасны үндэсний төв байгуулах төслийн зээлийн хэлэлцээрийг хэлэлцэн дэмжиж өгнө. Анхаарал тавьсанд баярлалаа.